Энэ харвины гэрээ чинь яг одоо энэ чинь 2015 онд одоо элдвүүдээр ерөнхийлөгч тухайн үеийн одоо Си Жинпин даргаыг урагтаа болно бүтнэ гэж зурцсан гэрээ байхгүй да. За тэгээд яг хөө тэр гэрээн дээр тулгуурлаад ганц мод тал Тэттийн тал 2016 он гэхэд төмөр замаа бариад дууссан байхгүй. За тэгээ манайх ч нөгөө нэг зарим нь хурж ирээд өргөн цайраг болохоод зарим нь нөгөө нэг 5-7-оо өгөхгүй гэдэг дайн болгоод ингээ 10 жил алдсан. Тэнгүү тэд нар яг хөө гэхээр эдийн засгийн болон одоо энэ алдагдсан боломжийг нэхэмжилсэн байхгүй. Энийхээ хариуд бид нар 5-7 лицензийг өгөх байдалд элбэгдэрж ерхийлэгч хүргэсэн. Энэний ард энэ утгагүй зүйлийг хийсэн Баттулга ерхийлэгч болон одоо бусад хүмүүсийн бас одоо энэ зөрчил хүргэсэн. Тэгээд сая болохоор за эдийн засгийн асуудлыг тийм ингээд бид нар төлж чадахгүй Монгол бас. Гэхдээ 5-7 лицензийг өгөхгүй. Төмөр зам төтөргөө өргөн цагаар баригдсан. За одоо ингээд холбоод явъя гэдэг асуудал шүү дээ. Тэгээд тэрийг тухайн үеийнхээ байсан нийт компаниудын дундаж үнээр тооцоочээ. Тэгээ хоёр улсын засгийн газрын хооронд MCS-ийг гаргаж ил гэдэг юм л дээ шүү. Тэгээ би бас энийг хэлээд байгаа. Одоо энэ болохгүй байгаа тавил эрх нь байгаа шүү дээ. Ганбат гишүүн ахлаад Баярмаа гишүүн Наримчийн дарганд болоод улсын их хурлыг дахиад оруулаа. Тэгээд одоо байгаа хийж чадсан одоо энэ зүйлээс ахиулал сайн. Ахиулж чадахгүй бол тэгээд Монгол улсад их хохиролтол асуудал. Харин ингэж явж байгаад засгийн газар нь одоо жишээлбэл засгийн газраас өөр нь хэмжүүлэх юм уу ийм зүйл болвол түүнийгээ элбэгдэрч Баттулга хоёроос аваарай. Энэ чинь бол маш хариуцлагагүй үйлдэл. Ер нь би зүгээр өмнөх одоо сайхан бэлэг би нэг өмнөх улс төрчдөд хэлэхэд би яг ерөнхий сайдын хувьд одоо янз бүрийн зүйл бас нэг яриад яг төслөл өгчлээсэ гэж бас бодож явсан. Ялангуяа сүүлийн 10 сар бол хамтарсан цэцэг толгойлж байсан учраас янз бүрийн хүмүүс субъектив зүйл яриаг. Миний хувьд ахнараа би таануусын баасыг цэвэрлсэн шүү гэж би одоо өнөөдөр хэлмээр байна. Хөгжлийн банкыг аваачаад та нар будаа олгоо явцсан. Энэ дийлийг чинь би төлөөсөө манай засгийн газар. Улсаа дефолт олгоо явцсан байсан тэр нөгөө олон хаадын нэртэй бүх зээлийг чинь манай засгийн газар төлөө зээлч зэрэглэлийг чинь 12 жилийн дараа би нэмэгтэр аваачсан шүү. Би юу ч ярихгүй байхад өөрөөсөө ингээ яриад байгаа бол би бас энийг ярьж байна. За сайхан бэлэг гэдэг хүн Дубан гэрээг одоо улсын хурлаар оруулахгүйгээр баталчаад. За тэр нь болоод улс төлжөөд гаццсан 15 банкнаас зээл авцсан. Зээлийнх нь хүүнүүд бодогдсон байхад өөрөө ерхий сайд өгөөд баахан татврын байцаагч нэг шоронд оруулчихад өөрөө зүхтаацсан. Юу ч яриаг 10 жил. Тухайн үед зөв байсан бол өөрөө тайлбарлаж авах байсан. Тэнгүүд 10 жилийн дараа гарч ирчингүүтээ 2.3 тэрбум доллараар тэгэлсэн зүгээр бичлэл байлээ. Тэгвэл тэр хүн өөр юу хийсэн? Би одоо бас энийг хэлж байгаа оюутлогаарч гэсэн би бас хандсан байна. Хэрвээ энэ бичлэлт бол тэгэлж болж буцаага тэргэж. Тэгээ сайхан бэлгээр төлөөл. Сайхан бэлэг төлөх ёстой шүү дээ чинь. Ийм хариуцлагагүй асуудал гарсан бол баяр цогтоор төлөөл. Тэгээ баахан ийм Монгол улсын одоо гол ордуудыг аваачиж одоо тий дудаа олгочоод тэгээ тэрийг нь засгалаар юундаа гоншгоноо даа ер нь. Хиний мөнгөөр Америкт 10 жил амьдраад байгаа. Тэгээ тэрийг юунд нэг тийм бахархсан асуудал болгож яриад байгаа ер нь. Хамаг зүйл тий ингээд юу яаж хүндрүүлж хайчаад одоо саяны энэ асуудал ч гэсэн би одоо тэр Ганбат гүшүүн шүү дээр хэллээ. Би төвчөртөө сонсож байгаа. За тэрийг тийг хийж болно те. Гэхдээ юу вэ гэхээр энэ үнийг анх тогтоосон элбэгдэрч гэдэг хүн ерөнхийлөгч байхдаа гарын үсэг зурцсан. Одоо энэ нөгөө бодийн асуудал гэдэг байгаа ч одоо мухар төмөр зам. Мухар төмөр замыг холбоод энэ олон төмөр замынхын маргааныг хоёр улсын засгийн газрын хооронд эцлээд өглөр юундаа уурлаад байна. Тэгвэл тэгээд болиулаад өөрсдөө төлөх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр одоо энэ хаана бас нэг юм сахилах хариуцлага дэг журам гэдэг зүйлийг бас ингээд ер нь ярих ёстой шүү.